Сүүлийн жилүүдэд дэлхийд даяар сэтгэл зүйн эрүүл мэнд сэтгэл судлалын шинжилгээ ухаанд анхаарал хандуулах нь улам бүр нэмэгдэж байна. Хүн төрөлхтний амьдралын хэмнэлт хүргэсэж, стресс, түгшүүр, ганцаардал, сэтгэл готрол зэрэг асуудлууд өснө нэмэгдэж буй энэ үед сэтгэл зүйч мэрэгчлэнүүдийн үүрэг хариуцлага урд өмнөхөөсөө илүү чухал болжээ. Монгол улсад ч мөн аль сэтгэл зүйн боловсролын ач холбогдлыг иргэд улам бүр ойлгож, сэтгэл судлалын мэргэжлийг сонгох, зөвлөгөө авах сонирхол нэмэгдсээр байна. Гэсэн хэдий ч манай улсад сэтгэл зүйчдийн тоо харьцангуй цөөн бөгөөд орон нутгийн үйлчлэгээ хомос байгаа нь сорилтгүйр байгаа юм. Бид энэ талаар иргэдийн байр суурийг сонсож дараах асуултуудыг тавьсан юм. Нэг юм ерөнхийдөө нэг юм мэдлэг бодлоод ингээд сошиалаар л авч ирсэн. Сэтгэл зүйн шинжилгээ ухааныг бол би боддоо нэг хүмүүс эрүүл мэнд, оюун санааны эрүүл мэндийг л хангах зорилттой шалгуур салбар гэж боддгийг. Судалж байгааг. Өмнө нь сэтгэл зүйч болъё гэж ер нь яахан хайлт гадарлаж исэн. Тэгээд нийгмийн хичээлэр нэг тийм нэг сонирхдаггүй болохоор тэгэл явахгүй мэн гэж тэгэл хайсан. Яг тийм гүнзгий бодол бол байхгүй. Гэхдээ хүний сэтгэл зүйн судалдаг илүү нарийн ширийн судалдаг шинжилгээ ухаан байдаг болов гэж боддог тоо. Ер нь бол мэдгэдэггүнтэй байх хэрэгтэй л гэж боддог. Хүмүүс видео хийхдээ бол бие махбодын өвчин энтрийг л анхаардаг болохоос яг энэ сэтгэл зүйн шинжилгээ ухаан бол хүний амьдралаа төлөвшөх, цааш суушаал хөгжихэд бол хамгийн чухал зүйл гэж би боддог. Ер нь тэгэл хүмүүс ойлгоход айгуу тусална л гэж боддог шүү дээ. Тэг хүн ингээд сэтгэл зүйд нь бэрхшээл гарвал тусалж маслахад нь айгуу нөлөөтэй болно гэж боддог. Өөрийгөө бас нэг ойлгоход өөрийгөө бас нэг ойлгуул тэгэл болчих хэлгүй дээ. Тэгэл өөрийнхөө сэтгэл зүг ойлгочих тэгэл болчих хэлгүй дээ. Тэгэл ер нь өөрийгөө үзэгдэхэд айгүй хэрэг болдог бах гэж боддог. Ер нь их чухал баха. Эргэн тойронд байхгүй. Сэтгэл зүйч мэрэгчлэлтэй таньдаг хүн бол байхгүй. Гэхдээ нэг ганц хоёр ангийн хүүхдүүд сэтгэл зүйч мэрэгчлээ сурдаг л юм байлээ. Тэдэнтэй нэг ихтэй миний уулзаач байдаг л дээ. Манай сургуулийн нэг сэтгэл зүйч л байна. Өөр байхгүй. Тийм байхгүй. Сэтгэл зүйч мэрэгчлэлтэй хүн бол байхгүй. Сэтгэл зүйч болно гэж боддог бол хүмүүс байна. Гэхдээ сүүлийн үед бол яг энэ талын юм хүмүүс бол нэлийн идэвхтэй ажиллаж байгаа гэж харж байгаа. Ингээд ер нь ингээд нэг сэтгүүлгээ ч юм уу ер нь сошиалаар нэлийн их мэдлэг түгээж байгаа юм болов уу гэж бодож байгаа шүү дээ. За гэхдээ сүүлийн үед бол сайжирч байгаа. Ямар ч намайг бол 10 жил байхад туу сургууль сэтгүүлч байдаг байсан. Манай нэг сайн найз ордог байсан, юм ярьдаг байсан. Гэхдээ ямар ч бас гэр бүл жоохон дотор асуудал байсан болохоор нэг дотороо бодлоо гаргах нь бол тусалдаг гэж боддог байсан. Сэтгэл зүйч хаяал нэг ангид орж ирдэг шүү. Тэрнээс бол тэгэл найзууд мэддэгтэйгээ юм яриад явчихдаг шүү. Тэр нь өрөө мөрөнд нэг ордог юм уу? Ангид нэг хаяал нэг орж ирдэг. Намайг 10 жилд байхад л сургууль болгоны сэтгэл зүйчтэй болно гэж ярьдаг байсан. Тэгээ болтгоорч болсон. Гэхдээ ажиллаа бас нэг тийм сайн бол хийж чаддаг байсан. Яг жижигхэн судалгаа авах тиймэрхүү юм бол хийдэг байсан. Тэгээ одоо ингээл хараад байх нэ ер нь бол арай гайгүй болж байгаа юм шиг харагддаг та. Одоогоор л тийм асуудал, тийм хэрэгтэй шаардлага гарахгүй байгаа л гэж бодож байгаа. Бараг байхгүй. Ер нь тэдний талаар мэдээлэл би бараг мэддэг шүү дээ. Бараг байхгүй тий. За. Сайн мэдгүй байна. Очдог хүмүүс л очих хэвээр би бол ерөөсөө очиж байгаа. Хүмүүсийн хариултаас харахад сэтгэл зүйн боловсрол зөвлөгөөний хэрэгцээ өндөр байгаа ч итгэлцэл мэдээлэл хүртээмжийн асуудал тодорхой хэмжээнд дутагдж байгаа нь анзаарагдах болжээ. Дэлхийн хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 5 хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед сэтгэл зүйн асуудалтай тулгардаг гэж үзжээ. Харин хөгжингүй орнуудад сургуулиуд, байгууллагууд эмнэлгүүд сэтгэл зүйчийг заавал ажилуулдаг болсон бол Монголд энэ тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байна. Гэвч сүүлийн жилүүдэд ихтэй сургуулиуд сэтгэл судлалын хөтөлбөрийг өргөжүүлж, хувийн зөвлөгөөний төвүүд, сэтгэл зүйн дэмжлэгийн захин платформуд олноор бий болж байгаа нь энэ чиглэлд гарч буй томоохон агц юм. Өнөөдрийн нийгэмд сэтгэл зүйн боловсрол бол зөвхөн мэрэгжлийн асуудал бус хүн бүрийн зайлшгүй эзэмших чадвар, амьдралын боловсрол болж байна. Сэтгэл зүйчид зөвхөн сэтгэлээр унсан хүмүүс туслах бусдыг ойлгох, харилцааг зөв хөгжүүлэх, стрессийг зөв удирдах зэрэг хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүнлэг, ойлголцол, сэтгэлийн боловсролд авмгаалсан нийгэм рүү тэмүүлэхийн тулд бид бүгд сэтгэл зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн шинжилгээ ухааны бус хүн төрөлхтний ирээдүйн төлөөх хамгийн том хөрөнгө оруулалт юм.